Заншдэр сайдас ASEAN дээр байгаа манай статус ямар байгаа? Тэгээд яг эдийн засгийн харилцаа хэр одоо 2005 онд нэгдснээс хойш хэр одоо өсөлттэй байгаа вэ? Энэ талаар нэг мэдээлэл өгөх. За. Заншдэр сайд. Зүүн Азийн найрамдал хамтын ажиллагааны гэрээнд Монгол улс 2005 онд нэгдэн орсон. За ингэснээрээ бол энэ гишүүн улсуудын хамт хариуцлага хүлээж Аз намхан талаа бүс нутгийн сайд нарын уулзалт, дээд хэмжээний чуулга уулзалтуудад гишүүнээр оролцож байгаа. За Зүүн Азийн орнуудтай одоогор бол манай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа тийм төдийлөн өргөн бус байгаа. За энэ гэрээ бол ерөнхийдөө бол Европын холбоо энэ гэрээнд олж байгаа нэмэлт өөрчлөлт бол Европын холбоо Зүүн Азийн найрамдал хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орох болцоог нээж байгаа юм протокол байна. За тодруулж баярч. ASEAN-ы нөлөө бол айгүй өндөр болоод байгаа байхгүй. Тэгээд би статус дотор нь өөрчлөлт байдаг юм уу? Манайх одоо хэр идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон бэ? Зөвхөн сайд нарын төвшингийн уулзалтанд оролцоо яваад гэдэг юм уу? Тэр ASEAN-ы хэмжээнд байгаа эдийн засгийн бүх хөтөлбөрүүдэд орж чадж гин үү? Тэр өөрсдийнхөө зорилтын хүрээнд дээшлүүлэх энэ гэрээний хувьд бол би батлагдчих жоох ямар ч асуудал үгүй гэж бодож байна. Миний өөр сонирхоод байгаа нь өөрөө Аз чинь маш хүчтэй интеграцид ороод эхлэхлээр Монгол өөрөө нэг яг альц газар нь орохгүйгээр үлдчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр би яг Монголын талаас жишээ нь ASEAN дээр ямар идэвхтэй байр суурь эзэлж, байр суурь яаж өргөжүүлэх юм бэ? Тэр ASEAN-ы гишүүн орнууд ингээд статусын зөрөөнүүд байдгүй юу гэж би асуугаад байгаа байхгүй. Наад бол чинь founding members-ууд нь болохоор илүү их эдэлж тэр тийм сонирхол давуу эрхүүд байдаг юм уу? Одоо бусад байгууллагууд ч бүгдээр full membership-тэй тэгээд observe. За Заншдэр сайд. За энэ гэрээ яг ASEAN-тай хамтын ажиллагааг бол хоёр хувааж үзэх хэрэгтэй байна л да. Нэгдүгээр нь энэ бүс нутгийн их тайван аюулгүй байдлыг хангахын улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд энэ гэрээ чиглэж байгаа учраас энэ хүрээндээ манай хамтын ажиллагаа бол хэвийн сайн хөгжиж байгаа. Манайх гишүүн орны статусаар бүх арга хэмжээнд оролцож байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улс одоо АПТА буюу Аз намхан талаа чөлөөт худалдааны хэлцээрт нэгдэн орохоор ажиллаж байна. Нэгдэн орох асуудлыг гишүүн орнууд үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр энэ бүс нутгийн улс орнуудын хооронд дээр нь нэмээд Солонгос улс нэмэгдээд энэ улсуудтай худалдаа эдийн засгийн харьцангуй тааламжтай нөхцөл Монголын бүтээгдэхүүн экспортод гарах болцоонууд бүрдэх юм. Яг одоогийн байдлаар энэ газар зүүн байрлал экспортын боломжоос шалтгаалаад манайхтай хийж байгаа худалдаа эдийн засгийн харилцаа бол эдгээр улсуудтай харьцангуй чанартай байгаа. Манайх Сингапур, Тайланд улстай эдийн засгийн одоо гадаад худалдааны хэмжээ сүүлийн улирлууд 40% нэмэгдээд харьцангуй хөгжиж байгаа. Бус улсуудтай нь бол харилцаа хэдийгээр сайн биш байгаа. Энэ гэрээ хэлцээр нь бол яг эдийн засгийн болон худалдааны агуулгатайгаа шууд холбоогүй. Яг ASEAN-да бол манайх observer юу ажиглагч орны статустай шүү дээ. За